Нэгэн кинотеатрт Паул нартай кино механикчир цаг нөхцөөхийн тулд ном уншиж буй үйл явдлаар кино эхэлнэ. Удалгүй Паул киноны хальсыг солихоор очтол гэнэт тогтсорч харанхуй нөмөрдөг. Паул юу болоод байгааг ойлгохгүй өрөөнөөс гадагш гарахад зөвхөн нөөцгөрлүүдэл асаж хүмүүсийн хувцснууд хаасаагүй хөглөрөх боловч өөртөө ор мөргүй алга болсон байх нь тэр. Паул энэ бүхнийг хараад яахаа мэдэхгүй гайхаж байтал гаднаас гарч идэн барьсан хамгаалагчцал руу хурж ирэх ба тэр ч бас юу болоод байгааг ойлгохгүй гайхсан шинжтэй харагдана. Өмнө нь дүүрэн хүнтэй байсан кинотеатрын танхим дэлгүүр тэр чихтэй эзгүрч зөвхөн хүмүүсийн хувцас нүдний шил гихмэд зүйлсэл үлдэж хоцорсон байв. Хамгаалагч залуу Паул хоёр өөр амьд хүн үлдсэн эсхийг хайх бөгөөд гэнэт Паулын толгойн гэрэл маасалж эхлэхэд тэр ч хэд цохиод буцааж асаадаг. Хачирхалтай нь энэ хооронд хамгаалагч залуу бусад хүмүүсийн адил ормөргүй алга болсон байх бөгөөд Паул гэнэт нэг сүүдэр шиг зүйл араас нь хөөхийг анзаарч тэндээс цугтаана. Дараа нь үйл явдал харанхуй эмнэлэгт хүү Манига сандран хайжива рүүцэх мехмэгтэрүү шилжих бөгөөд рүүц удалгүй Месцаслын өрөөнөөс гэрэл гарахыг олж харна. Ингээд түүнийг өрөөнд ороход Месцаслын орон дээр нэгэн өвчтөн хэвтэж байх ба Месцасл эд дундаа явж байхад эмчнэр нь алга болж өвчтөн ганцаараа үлдсэн байдаг. Гэтэл гэнэт өрөөний гэрэл унтарч орон дээр байсан өвчтөн ч бас алга болдог. Маргааш өглөө нь манай гол дүрийн залуу телевизийн сурвалжлагч Люк лаанууд асаасан өрөөндөө сэрнэ. Тэр сэрээд найз охиноо хайсан боловч найз охин хаанч байхгүй байсан тул ердийнхөөрөө ажилдаа явхаар гардаг. Ингээд тэр сонин уншингаа байрнаасаа гарч иртэл гадаа гудамжинд энд тэндгүй эзэнгүй машинууд хөглөрч авсан сонин өчигдрийн сонин байж таардаг. Юук гадаа нэг ч хүн байхгүй байгааг хараад гайхширч байтал ойролцоохон онгоц осолдон дэлбэрх нь харагдана. Ингээд 3 хоног өнгөрч нэг орой Люкийг гудамжинд машин асаахаар оролдож байтал үлтайнах ирээд Люкээс гарч идэнгээ өгөхийг хүсэнч Люк татгалзана. Удалгүй өнөөхрийн асаа гурамтарч харанхуй сүүдэр нөмөрхөд өнөөхөрч алга болох ба Люк айсандаа машинаасаа бун цаашаа явдаг. Энэ үеэр гартаа гарч идэн барьсан нэг бяцхан охин Люкийг алсаас ажиглах ба харин Люк энэ хооронд нэг ачааны машин дээр ирж дотроос нь салют олно. Улмаар тэр ойролцоохон хөгжим гарахыг сонсож гэрлэн асаалттай бааранд хурч ирдэг. Гэсэн ч баарны гэрлүүд ч мөн анивчиж эхэлсэн тул тэр бушуухан шиг зойрлонд бууж нөөц үүсгүүрийн хүчлийг нэмснээр баарны гэрэл тогтворжин. Гэтэл гинэт нэг хүү гарч ирээд Люкэд буу тулган тэдч дээшээ гарахад Люк хүүд хэрвээ өөрийг нь алчихвал түүнд туслах хүн үлдэхгүй гэж хүүг тайвшруулна. Улмаар тэр хүүгээс нэрийг нь асуухад хүү Джеймс гэж хариулах ба тэр уг баарны эзний хүү байсан бөгөөд ээж нь ойролцоох сүмээс тусламжгүйхаар явсан байжээ. Люк хүүд амьд үлдэхийг хүсэж байвал түүнтэй хамт явахыг санал болгох ба хэрвээ нөөц үсгүүрийн шатхуун дуусвал баарны гэрлэнүүд ч унтарч тэд аюулд орох байв. Гэсэн ч хүү ээж нь түүнийг эндээ хүлээж бай гэж хэлсэн учраас Люктэй хамт явахаас татгалзана. Люк өдөр улам бүрэл богиносож өглөөний 11 цагт ч гадаа харанхуй байгааг тайлбарлаад харанхуйд үлдсэн хэнийг ч сүүдэр залгина гэдгийг анхааруулна. Люк Джеймсийн ээжийг эргэж ирэхээсээ өнгөрсөн гэж бодож байсан ч Джеймс ээжигээ хүлээн гэж зөрүүдэлсээр байдаг. Тэгтэл рүүц тэдэн дээр ирэх ба тэр алга болсон Хүманыга тэрүүгээр нэг сандран хайна. Люк Джеймс хоёрыг энд тэднээсөөр хинч байхгүй гэж хэлэхэд рүүц цөхөрсөндөө галзуу хүн шиг аашилж буу гаргаж ирээд Люкийн ард байсан лонхыг буудаж хагалдаг. Хэсэг хугацааны дараа рүүц тайвширч нөхөр нь энэ баарны байнгын үйлчлүүлэгч байсан болохоор хүүг нь энд авчирсан байх гэж таамагласнаа хэлдэг. Мөн тэр өөрийнхөө тухай ярьж эхлэх бөгөөд тэр эмч байсан ба нэг өдөр түүнийг тамхилахаар гарсан хойгоор гэнэт тогтсорч хүмүүс ормөргүй алга болжээ. Ямар нэгэн гэрэл гаргах зүйлгүй бүх хүмүүс харанхуй сүүдэрт залгиулсан бол рүү зазаар асаагуурынхаа гэрлийн хүчээр амьд үлдсэн байна. Ингээд тэр маргааш нь гэртээ ирсэн боловч хүү насрагчтайгаа хамт байхгүй болсон байв. Улмаар тэр хүүгээ хайсаар яваад энд ирсэн байжээ. Люк түүнээс яаж энэ бүх хугацаанд амьд үлдсэнийг асуухад рүүц цүнхнээсээ баахан гэрэл гаргадаг зүйлс гаргаж харуулдаг. Гэнэт тэд гаднаас хэн нэгний тусламжгүй хашгирахыг олж сонсох бөгөөд Люк гарч идэн аваад өнөөх дуу гарсан зүгт очиж автобусны буудал дээр хэвтэж буй Паулыг олно. Люк Паулд туслаад түүнийг баар руу аваачих гэтэл гэнэт гэрэл нь унтарч харанхуй сүүдрүүд тэдэн рүү ойртож эхэлдэг. Сандарсан Люкч гэрэл гаргадаг бэлт асаахад сүүдрнүүд алга болж тэд баарны зүгт хурдлан алхана. Энэ үеэр Джеймс рүүц хоёрыг хамт байхад гэнэт Джеймсийн ээжийн хоолойтой адилхан дуу харанхуйгаас түүнийг дуудах ба Джеймсийг хоолой гарсан зүгт явах гэтэл рүүц түүнийг болиулна. Эндээс өнөөх харанхуй сүдрүүд хүмүүст хий юм харуулж хайртай хүмүүсийнхэн дуу хоолойг дуурайх байдлаар өргөтөж алга болгодог болох нь тодорхой болдог. Харин энэ үеэр Люк замдаа санамсаргүй газар тунаж гэрэл нь унтрахад харанхуй сүүдрүүд тэднийг бүчиж эхэлсэн боловч азар руу баарны хаалгыг нээж гэрэл гаргаснаар тэд амжиж баар руу ордог.
Хэсэг хугацааны дараа Паулыг ухаан ороход Люк түүнд юу тохиолдсныг асуух ба Паул кинотеатрт байхад нь болсон бүх зүйлийг ярьдаг. Улмаар Паул харанхуй сүүдэрнүүдээс зугтааж явсаар нэг л мэтгэд автобусны буудлын дээр ирсэн байжээ. Тэр дэлхий рүү харийнхан дайрсан байж магадгүй эсвэл эрдэмтдийн туршилт бүтлгүйтснээс болж ямар нэгэн өөр ертөнцийн хаалгыг нээсэн байх гэж таамаглана. Харин Рузийн хувьд үүнтэй санал нийлдэггүй бай. Тэр энэ бол Бурхныг сэхэл гэж бодож байгаагаа хэлэхэд Люк дэмждэггүй. Гэтэл гинэт баарны гэрлүүд анивчиж эхлэх бөгөөд Паул Люк хоёрч цахилгаан үсгүүрийг янзлахаар доош бууцгаана. Энэ зур Паул тэдэнд Америкийн нэгэн колонийн суурин дахь 100 гаруй хүн нэг шөнийн дотор гинэт алга болсон тухай түүхийг ярьдаг. Яг л тэдэнд тохиолдоод байгаа зүйлтэй адил бүгд хамаг юмаа орхиод алга болсон байжээ. Улмаар ачаа тээвэрлэгч усан онгоц очиход Ердөл Кратан гэж бичсэн үг үлдсэн байсан бөгөөд суурны ард иргэд яагаад алга болсныг хэн ч мэдэж чадаагүй байна. Руз Кратан гэдэг нь ямар утгатай болохыг асуухад Паул магадгүй анхааруулга байсан байх гэж хэлнэ. Гэтэл гинэт Паул муужран унах ба Люк Руз хоёр түүнийг дамжлан бильярдны ширээн дээр авчирч хэвтүүлдэг. Ингээд Люк Паулын шархан дээр тавих мөсөвчрахаар явах ба тэр энэ зураа телевизийнхээ байран дээр очоод олж харсан зүйлээ эргэж сандаг. Телевизийн эфирт байсан найз охин бусад хөтлөгчдийн хамтаар алга болсон бөгөөд тэр өөр нэг ултай нөхрийн бичлэгийг олж үзсэн байна. Өнөөх эр харанхуй сүүдэрт залгигдахгүй тулд байнга дэрэгдээ гэрэлтэй байхыг сануулж мөн уг сүүдэр хүмүүсийг хайртай хүмүүсийнхэн дүрд хуурч урагддаг учир болгоомжтой байхыг анхааруулжээ. Бичлэгийнхээ төгсгөлд өнөөх ултай нөхөр бүх хүмүүсийг Чикагод ирэхийг зөвлөөд өөрийнхөө утасны дугаарыг өгсөн боловч Люкийг утасны дугаарыг нь бичиж авахаас өмнө гинэт гэрэл унтарч хар сүүдэр түүн рүү дайрсан байна. Улмаар Люк сүүдэрт яг залгигддгийн даваан дээр цонхны хөшгийг яаран нээж нарны гэрэл тусган аюулаас аврагджээ. Ингээд үйл явдал одоо үерүү шилжихэд Люк болсон бүхнийг эргэж санаад нөгөө хэдтэй бүгдээрээ Чикаго явах хэрэгтэй гэж хэлдэг. Тэр амьдулдсан хүмүүс бүгд Чикагод цугларч байгаа гэдгийг хэлээд мөн өмнө нь гудамжнаас ажиллаж байгаа машин олсноо хэлнэ. Гэхдээ машиныг асаахын тулд баар руу түрж авчираад нөөц үүсгүүрээр хүчтэл өгөх шаардлагатай байжээ. Ингээд Руз Люк хоёр машиныг авчирхаар явцгааж харин Джеймс Паулыг харж үлдэнэ. Тэднийг явсны дараа Джеймс гинтэл хийм харж эхлэх бөгөөд тэр баар дүүрэн хүнтэй байгааг харж байтал Паул гинэт түүнээс хүйтэн жин авчирхыг гуйж Джеймс чухаан ордог. Ингээд тэр угаалтуурын өрөөнд алчуур норгож байтал гинэт гэрлнүүд анивчиж эхэлнэ. Харин энэ зур Люк Руз хоёр ачааны машиныг баар руу түрцгэх ба Люк машиныг түрж байгаад хөлөө гэмтээсэн тул түр зур амархаар сууна. Яг энэ үед тэд өмнө нь байгаа гарч идэнтэй бяцхан охиныг олж харах ба тэд ч охинд туслахын тулд түүнийг дуудацгаадаг. Гэсэн ч охин тэдний ард байгаа сүүдрийг олж хараад айсандаа тэндээс зүгтаах ба Люк ч охины араас гүйж байгаад газар тунан гарч идэн нь унтардаг. Ингээд хар сүүдэр түүнийг бүчин авч эхлэхэд Люк ч хамаг чадлаараа мөлхөх ба азар энүүд рүү зачааны машины гэрлийг асааснаар Люкийн амийг амжиж аварна. Харин энэ үеэр Паулыг хэвтэж байтал гинэт баарны гэрэл унтарч Паулыг харанхуй сүүдэр залгин авдаг. Джеймс хүзүүндэх гэрлийнхээ хүчээр азар амьд үлдэх ба түүнийг Паул дээр буцаж ирэхэд Паул өөрөө байхгүй болж зөвхөн хувцсан л үлдсэн байдаг. Энэ зур гадаа байсан Люк Руз хоёрын ачааны машины гэрэлж бүдгэрч эхлэх ба тэд ачааны машины бензинийг ашиглан бамбар хийгээд асаах гэсэн боловч галгаргах зүйл олж чаддаггүй. Ингээд Руз шүтэн золохоор Люкийг дагуулan ойролцоох эмнэлэг рүү очих бөгөөд удалгүй тэд шүтэн золж бамбарыг асааснаар арай гэж аюулаас аврагдана. Гэтэл удалгүй Руз хүүхдийнхээ хоолойг олж сонсох бөгөөд тэр өнөөхтөөг дагж явсаар гадаа гарахад удамжны голд хүүхдийн тэрэг харагддаг. Ингээд түүнийг хүүхдийн тэрэгэн дээр очиход хоосон байх бөгөөд үнэн хэрэгтээ харанхуй сүүдэрнүүд түүнийг өргөцсөн байдаг ба тэр яарч сандарсандаа гэрэлгүй гарч ирсэн тул сүүдэрт залгигдан алга болно. Үүнийг харсан Люк маш их айжсандран тэндээс зүгтааж бааранд Джеймс дээр ирэх ба баарны гэрэлч мөн унтрахаар анивчиж эхэлдэг. Люк баарны зойрондох үүсгүүрээс шатхуун аваад ачааны машинд хийж Джеймсийг хажуудаа суулган тэндээс яаран хөдлөнө. Хэсэг явсны дараа Люк чиргүүлнийх нь хаалга онгорхойг анзаарч хаалгыг нь хаахаар түр зогсох ба энэ үед Джеймс ойролцоох сүмийг олж хардаг. Ингээд Джеймс ээж нь одоо ч сүмд байж магадгүй гэж бодон машинаас буух ба Люк түүнийг болиулах гэсэн боловч Джеймс түүнийг тоолгүй сүм рүү гүйнэ. Джеймсийг сүмд ороход хэнч байхгүй байдаг бөгөөд тэр ханан дээр сүүдэрнүүд тусахыг анзаарах ба яг энэ үеэр Люк машинаа янзлаад сүмийн үүдэнд ирж зогсон Джеймсийг дууддаг. Гэсэн ч Джеймс түүн дээр очихоос татгалзан цаашгүйхэд Люк ч араас нь гүйх ба гэтэл гэнэт машины гэрэл унтарч Люк алга болдог. Улмаар хар сүүдэр Джеймс рүү дайрч эхлэхэд айсан Джеймс сүмд асааж тавьсан лаанууд дотор орж суудаг. Ингээд маргааш өглөө нь болоход ганцлаа асаалттай хэвээр байх бөгөөд Джеймс тэр лааны хүчин сүүдэрт залгиулаагүй байдаг.
Удалгүй түүн дээр өнөөх бяцхан ирж Джеймсэд өөрийнхөө нарны гэрлээр цэнэглэгддэг гарч идэнг харуулах ба охин энэ гарч идэнгийн хүчээр одоо хүртэл амьд үлдэж чадсан байжээ. Ингээд охин Джеймсийг өөртөө хамт явахыг асууснаар тэд сүмээс гарах ба тэд гудамжинд байгаа морийг олж хардаг. Улмаар Джеймс охин хоёр моринд Мордон хотоос гарахаар гудамжаар явж байгаагаар кино төгсөх ба удалгүй нар жарган харанхуй сүүдрүүд гарч ирэх нь харагддаг.